Амьтдын тухай сонирхолтой баримтууд. Мазалай. Говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай болох мазалайн эрийг шармаахай, эмийг эвш, үр төлийг бамбрууш гэж нэрлэдэг. Дунджаар 20-25 насалдаг ба зөвхөн Монгол орны говь цөлд тархан эдээжсэн. 1920-ад оны ихээр Монголын говь цөлд баавгай мөр үзэгдсэнд дэлхийн нийтээр гайхширан Орос Монголын эрдэмтэд хамтран судалсаар баавгайн төрлийн бие даасан зүйл болох Гоби бэр хэмээн биологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн. Улмаар 1966 онд Мазалайн гэрэл зураг олонний хүртэл болсон. Идэж тэжээл дутмаг орчин нөхцөлд зуны нэмэх 46 хэмээн халуун, өвлийн хасах 34 хэмээн хүйтнийг тэсвэрлэн амьдрах Мазалай тус бүр хүзүүнийхэн өгт өөрөөр хэлбэр дүрс бүхий цагаан толготой. Уг амьтан нь өлссөн үедээ их харамч, идэж тэжээлээ бусадтай хуваалцдаггүй ба газарт булж сахин хамгаалдаг. Харин гэдэс цатгалан үедээ хоёр хөл дээр зогсоод сүняаж, нурууга маажиж, ихэл баяр хөөртэйгээр өнхөрч тоглодог. Мазалайн хавар ичээнээс гарахдаа тодорхой дараалалаар гардаг. Тухайлбал эхлээд нас бий гүйцсэн шармаахай. Дараа нь сүвэ буюу тухайн жилд төлөлөөгүй эвш, хамгийн сүүлд бусад эвшнэр бамбруушаа дагуулan гарч ирдэг. Мазалайнууд өргөн улам говь нутагт ганц нэгээр бичих хүчээр үржлийн үедээ эрен онцгой үнээр ядгаруулан урт зам туулахад эм нь үнрээр нь мөшгөн явсаар хоёр биенээ олдог. Энэ үедээ эм нь эрийнхээ биеийг шөргөөм цээжинд нь наалдаж ихэд эрхлэнгүй болдог байна. Хэд авсан эвшээ тарга твээр сайтай үедээ ихэр бамбрууш тээх магадлал 50% байдаг. Түүнчлэн эвш нь өвлийн цагт ичээнд төрдөг байна. Их холоос үнэр дуу чимээг мэдрэх чадвартай ямар ч зэрлэг амьтнаас айдгүй. Эр зөрөгт Мазалайн хувьд хамгийн аюултай дайсан нь эзэмшил нутагт нь халтаж байгаа урилга гүзочд. Тиймээс ямагт хүнээс дөлж зүгтж явдаг. Мазалай баавгай нь байгаль экологид асар их ач холбогдолтой амьтан юм. Тухайлбал газрын хөрсийг сарвуугаараа малтаж ус гаргадаг тул хавтгай, бөхөн, хар сүлт зэрэг бусад амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй. Монгол улсын улаан номд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн Мазалай баавгайг хууль бусаар агнсан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24-ийн 5-д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгов. Эсвэл 1-8 жилийн хорих ял эдлүүлнэ. Та Мазалай баавгайн талаарх сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн судалж, энэ талаар өөр хүүхдэд таниулан мэдүүлж, бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулаарай. Зэрлэг амьтдаа хайрлая.